эрхэм гүнд төрийн түшээдээ энэ сонгогдсон оролцож байгаа төрийн албан хаагчдаа сонсогдчдод оролцож буй эрхэм нөхдөө та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Миний бие энэ Ховд аймгийн Мянгат сумын Гахайт багт игэн Чулуунбатын Алтан гац гэдэг хүн байна. Гахайт багийн. Бид нутагтаа 60-61 дам нутаглаж ирсэн. Бидний өвөг дээдсийн цагаас ургийн гажигтай мал хүнд гаж нөдөө зүйлс тохиолдож байгаагүй. Халзан бүрхтэй уулын оролцсноос хойш дээд дурдсан ургийн гажиг нөлөөтэй холбоотой зүйлс илэрч тэр ууланд байдаг аргал янгэр, шов, хойлог, яту, улаан хошууд хэрэг, дайжин алгасан, хулгам зуран охтон, могой туула, үгүй болсон ургийн гажигтай гарсан төлийг холбогдох байгууллагад нь хөргүүлэн өгсөн. Хариу уран болон газрын ховор элементийн хор уршиг Монгол нотлох лавратор байхгүй. Мал эмнэлгийн хилцээний дарга нь тайлбар өгсөн. Тайлбарлаж. Тийм учраас халзан бүрхтэй ууланд газрын ховор элементийн лицензийг цуцалж өгнө. Бид эзэн болсон уул ус газар шороонд инх тунх амьдарч баймаар байна. Өр хоочтой, өр хүүхдтэй бүтнээр нь үлдээж их нууруудынхаа хотгор цэнгэг усны айсав болсон. Газра баруун таван аймаг цацрагийн хорт хөнөөлтөөс автаж байгаа тулд халзан бүрхтэйгийн лицензийг цуцалж өгнө хэмээн хөшөлдөж байна. Эс цуцалбас ард түмэн хурц хэлбэл шилжнэ. Төр таанагт айрмын чин цэрэг, төрийн чин тагдаа байдаг бах. Голд нь амьсгаатай гол нь ард түмний хүүхд байгаа гэдгийг төр минь мартчихгүй шүү. Төр минь төвшин баг. Түмэн олон амгалан баг. Баярлалаа. За Гахайт багийн иргэн зоол баяр. Өнөөдөр Монгол улсад одоо газрын ховор элементээ ашиглах одоо тийм нэн даруй хэрэгцээ байгаа юу? За тэгээд тэр хэрэгцээнийхээ дагуу та нар хөгжсөн юм уу? Эрдэмтдээ бэлдсэн юм уу? Өнөөдөр за тэгээ аюулгүй олборлох тэр юм а бэлдсэн юм уу? Бэлдээгүй байж яагаад ингэж лиценз олгож байгаа юм бэ? Би газрын ховор элементийг олборлохын тулд нэг тухайн бүс нутгийг одоо золигт гаргаж иж, золиослж иж ингэж ухдаг, олборлдог юм аюултай эд юм байна. Эргээд тэр газрынхаа олборлсон юмныхаа хаягдлыг булшилахад сая жил тэр миний газар нутаг дээр байх юм байна. Энэ одоо ингээд баруун монголчуудыг за ганцхан Ховд аймгийн Мянгат сумын асуудал биш болоод байна. Энэ бол бүх нийт монголчуудын асуудал болоод байна шүү дээ. За одоо бид нар хараа төрдөө итгэл байхгүй. Хулгайчтай та нар өчнөө Монголыг тижээх ордуудаа та нар зараад идсэн бидтэй. Одоо төрөөгөө хөлт нь хүртэл өртөө байж байгаа үсттэй. Тэгээд дагаад дахиад баруун монголчуудыг золиод үхлийн хэмжээнд хүргээд ингээд дахиад нэг ордыг ингээд олборлно гэдэг юм бэ. Энийг гайхаад ах юм. Тэгээд тэрнийхээ дагуу аюулгүй ажиллах юмаач бэлдээгүй. Одоо тэр эрдэмтэйч бэлдээгүй. Ийм лойверчин төртөө, ийм хөгжөөгүй шинжлэх ухаантай байж энэ аюултай зүйлээр оролдож баруун монголчуудыг тэр чигээр нь хүүс тэмдэрч байгаа хоморглон устгах байгаа энэ асуудал ч бүр одоо үндэсний аюулгүй хэмжээнд ингээ байж штэ одоо бүр энэ үнэхээр ингээд энийг явуулна гэдгийг бол бид нар цаашдаа тэмцлийнхээ хурц хэлбэр шилжнэ. Бид бол компанида тохиролцъё гээгүй. Наад бол ч угаасаа тохиролцъё гэд айлд нь очиод мөнгө санал болгоод айлд нь очиод бэлэг тараагаад явдсан байлээ. Авсан айлч бас байж л байгаа байх. Гэхдээ одоо нөгөө хор хөнөөлийг нь таниулахгүйгээр эн чинь ингээ хоргүй штэ 1.8 тэгээ 8 дахин өндөр цацрагийн идэвх нь гарсан байхад яагаад энийг ингэж ойлгохгүй байгаа юм бэ? Биднээс тэнэг хүмүүсийн дотор сууд юм уу? Тэр шинжээчд одоо юу яриад байгаа юм бэ? Аршаан гэдэг ургамалчин намайг нялх байхаас эхлээд байж идэг байсан. Одоо нөгөө өгч байгаа мал ахыг маань ургамал идээд хордоод өгсөн байж тээ. Ухааны юм яриад ах юм. Нийтэд ийм сонсгол хийжээж бүх газраар дамжуулж хат ийм буруу ойлголт төрүүлж одоо ингэж магадгүй бид нарыг харлуулах гэдэг нэг хідэн шантаач чинь ингэж те компани шантаачлаад ажил явуулахгүй төр уяад ингэж ингэж байна. Уул нь бол энэ хоргоо штэ гэд ингэж зарлж байна. Төрөмж ч гэсэн тэгээ зарлж байна. За хортоо гэдгийг чинь манай нутгийн иргэд биеэрээ малаараа бүх юмараа мэдрээд хилээд та бүхэнд танилцуулаад байна штэ. Та нар өнөөдөр бүхэн шээсээ шинжилж чадахгүй байж урааны хор хохирлыг шинжилж чадах уу? Одоо тэр гарах үр дагаврыг та нар дааж чадах юм уу? Энэ дээр анхаараач бид нар лицензийг цуслах хүртэл явна. Ирээдүйдээ хадгалъя. Манай ирээдүйн хүүхдүүд өсөж том болоод дараагийн үедээ хадгалъя. Тэд нар хүнээ бэлдэг, эрдэмтдээ бэлдэг тийм ээ. Улс төрчтөн та нар шиг хулгайч биш байг, лойвчд биш байг. Тэр үедээ ухуулъя. Тэр үедээ тэд нар ав юмаа аваад хэрэглээд ирээдүйдээ илүү сайжруулалт хийгээ. Одоо бид за дараагийнх нь Мянгат сумын Чазарган тоогийн малчин оюун чимэг байна. Тэгээд малчин бидний амжиргааны гол их хөөсөр болсон мал аж ахуйн салбар нь уул уурхайтай зэрэгцэн орших ямар ч боломжгүй гэж ойлгож байна. Ийм учраас төрсөн нутагтаа эрдэнэт мал сүргээ адгуулан маллаж ямар амар тайван амьдрах үр хөвгтэй эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэх их орныхоо ирээдүйд итгэл төгс амьдрмаар байна. Иймд лицензээ сурчилж өгнө гэж хүсэж байна. Малчин бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Бид нутаг усаа хамгаалах үүрэгтэй малчин бид эцсээ хүртэл тэмцэх болно. Ард иргэдийнхээ төлөө
та нарыг хинчин санаа тавьж байна. Хатуухан хэлэхэд та нарын нүдэнд мөнгө харагддаг бол бидний нүдэнд эрүүл аюулгүй орчин үр хүүхэд ирээдүйн минь харагддаг юм шүү. Өвөг дээдэс минь үр хүүхдүүд минь харагддаг юм шүү. Гэдгийг л хэлэх гэсэн. Бид ургуулдаг хөрстэй, ундаалдаг аршаантай, сүү өргөж сүсгэлдэг, хайрхантай эрүүл аюулгүй орчинд тайван амьдрмаар байна. Баярлалаа. За өнөөдөр энэ хааны нэртэй танхимд шиний 2-ны бэлэгт өдрийг 2528 39 давхцсан энэ сайн өдөр их бэлгшээж ирсэн юм аа. Гэтэл одоо төрийн эрх байгууллагын эрхэм гишүүд бол иргэдээ хүндэлдэг юм байна. Цаг 30 минут гоцорлоо. Одоо сонсдгүй юм байна. За иргэд ярина гэхдээ дэрэг одоо танхимд байж байгаа хүмүүс чинь ар хөрөхгүй байна шүү дээ. За энэ бол иргэдээ сонсохгүй төрийн эрх дээд байгууллага бол дампуурч байгаагийн нэг шинж байна. За хоёрдугаар энэ саяын энэ хурал дээр хэлсэн дүгнэлт хийсэн хүмүүсүүд бол үнэхээр одоо хариуцлахгүй мэдээлэл хийж байна. Ер нь бол энэ ураны талаар одоо дандаа хотлол мэдээлэл хийдэг. Худлаа шинжээчд оруулдаг. Бүр одоо тийм өлөвдөх хүмүүсүүдийг оруулж хотлогдсон ловерчин ийм хүмүүсүүдийг оруулж одоо мэдээлэл хийдэг. Би халдан мөрөгдөн энэ ховор элементийн ордыг эсэргүүцэж байгаа юм. Яагаад эсэргүүцэж байгаа хөрөөс эн чинь хуйлуудад зөрчиж байгаа юм. Нэгдүгээрт бол 2009 оны 7 сарын 16-ны өдөр 2 хууль батлагдсан. Их хурлаар. Нэг нь бол энэ одоо гол мөрний урсас бүрэлдэхүйн усан сан бүхий газар ашиглалт малтмал хайх олборлохыг хориглоно. Энэ хоёр зол дээрээ бол энд хориглогдож байгаа. Хоёрдугаарт нь бол мөн энэ өдөр анхны хэлцүүлгээр нь цөмийн энергийн хууль батлсан. Цөмийн энергийн хуулийн 3.1-5 энд одоо над бүрэн яваараа байна. Энэ ховор элементийн чинь цөмийн бодисгоо тодорхойлсон байж байгаа. 3.1-15 дээр нь цөмийн экүүсвэр метрал гэж тодорхойлсон байж байгаа. Тийм учраас энэ цөмийн энергийн хуулийн дагуу энэ яагаад ч ашиглагдаж болохгүй. За дээр нь цөмийн энергийн хууль бол гадны захиалгаар хийгдсэн шүү. Энийг тодорхой хэлье. Монголчуудад хэрэгтэй сүүлийн 3 заалт нь энэ 3хан хуудсанд байж байгаа. Тэр 50 хяналт нь хүлээлгэх хариуцлага нь ерөөсөө байх. Ялангуяа тэр олон нийтийн хяналт, иргэний хяналт энд огт тусаагүй. Тийм учраас бол энэ хуулийг бол бид эсэргүүцээд үндсэн хуулийн дэсэг гүчингөө болгох гэж өгөөд дийлэхгүй байна. Өчигдөр тэр надад хариу ирсэн тэр магадлангаар гүчингөө болгохгүй гин. Их хурл бол бүр иргэн хууль батлсан юм аа л гэсэн тайлбар өгч байна. Засгийн газрын хэрэгжих газрын дарга Бямб цогтоо энэ 100 мянган хүний гарын үсгийн хариу маш инээдэмтэй мэдээлэл өгч байна. Ер нь бол ингээд төр засаг ингэж иргэдэд оромжлоод босох юм уу? Бодит байдал дээр. Энийг л одоо асуумаар байна. За та нар За. За сэдвийнхээ өрөөнд дээрээ. Дорн говийн асуудлыг энд ерөөсөө яриаггүй. Сэдвийнхээ өрөөнд асуудалтай яриа. За дараагийн